Эрхэм үзэгч та бүдийнхээ амрыг алтхыг эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийн түүхт 30 жилийн ойг тохиолдуулан тус академийн түүх болон энэ цагийн сургалтын үйл ажиллагааг нэвтрүүлгийн эхэнд онцолж байна. Би бол Монгол цэрэг. Би Монгол улсын иргэдэд үйлчлдэг. Би цэргийн хүн. Би үргэлж тулааны талбарт эхэндэн зогсно. Би хизээч хүнээс хатгалцахгүй. Би хизээч шархсан нөхдөө орхихгүй. Би барьсан зэвсэг техниктэй үргэлж эзэн байх болно. Би эх орондоо хадсан дайсны эсрэг зогсоход хизээд би бол эх орныхоо хамгаалагч, энхийг сахиулагч. Би бол Монгол цэрэг. оны 1-р сарын 13-ны өдөр Монгол улсын үндсэн хууль нийтлэх тухай бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тогтоол гарсан энэ өдөр Сүхбаатарын нэрмжид цэргийн их сургуулийн дэргэд обертивын факультетийг байгуулах тухай Батлан хамгаалах яамны сайдын тушаалгарч улмаар яамнаас тэр гүндэд сайд хошууч генерал Дашцэвг даргатай тус комисс томилогдож шаардлагатай бүх арга хэмжээ ажил үйлчлэгийг богино хугацаанд хэрэгжүүлсний ачаар 9-р сарын 1-ний өдрөөс бидний анхны хичээлийг эхлүүлж билээ. Батлан хамгаалахын удирдлагын академийн анхны захирал дислэгч генерал гэсэн Лувсан гомбын уламжинс. Батлан хамгаалахын удирдлагын академи 1993 онд оперативын факультет, 1996 онд команд штабын институт, 1999 онд Батлан хамгаалах удирдлагын академи болон өргөжүүлж сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр манай Батлан хамгаалахын удирдлагын академиг төгсөгчд нь Батлан хамгаалах яам, зэвсэгчийн жанжин штаб, хил хамгаалах ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар, дотоодын цэрэг, шүүгэн шийдвэр газрах ерөнхий газарт удирд галбан тушаал ажиллаж Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд бас хүчин зүтгэж байгааг дурдгад таатай байна. Батлан хамгаалах удирдлагын академиг төгсөгчд маань төрийн цэргийн байгууллагад ажиллахын зэрэгцээ дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж энэ академийнхаа эзэмшсэн боловсрол мэргэжлийг олон улсын ажиллагаанд бас зориулж ажиллахаа бас дурдах нь зүйтэй. Яагаад гэвэл Батлан хамгаалах удирдлагын академийн үе үеийн төгсөгчид бол оператив тактикийн мэргэжлэр дэлхийн аль ч оронд одоо үүрэг гүйцэтгэхэд одоо мэдлэг боловсролын хувьд бүрэн одоо хангагдсан байдаг. Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэлцөх Батлан хамгаалахын сайд сайхан баяр нарын дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар академийн бие бүрэлдэхүүн 30 жилийнхэн он босгон дээр 7 давхар шинэ хичээлийн байртай болж сургалтын үйл ажиллагаагаа ая тухтай орчин нөхцөлд явагдах бүрэн боломжтой болсон юм а. Тус академи их хаад залуу жанжин, өрлөг жанжин гэсэн хурлын заалуудтай түншлэн зэргийн урлагийн болон оперативын урлагийн танхимууд, харилцан ажиллагааны танхим, номын сан, лекцийн заал, чирэгжүүлэлтийн танхим, дотоод сүлжээний танхимуудтай харин багшлах боловсон хүчний тухайд боловсролын тэргүүний ажилтан 3, доктор 2, профессор 3, докторант 10, магистрийн зэрэгтэй 5 багш ажиллаж байна. Цэргийн одоо удирдагч одоо хон жанжин хүү гэдэг бол нэгдүгээр тэр цэргийн хэргийн одоо өндөр мэдлэг боловсролыг олсон байх хэрэгтэй. Хоёрдугаар одоо зарчимч өндөр шаардлагатай байх ёстой. Тэгээд одоо 50 цагт болоод байлдааны цагт аль ч гэсэн одоо хамт олноо хошуужулж чаддаг, тэрнийг удирдах зохион байгуулж чаддаг ийм л хүн байх ёстой гэж сургаж байдаг. Тэр чанараараа манай одоо сонсогч нар бол төгсөгч нар бол ажил төрөл нь өөдтэй өнгөрөг өөдтэй явж байна. Төгсөгчдөөс 15 хүн одоо генерал боллоо. Өдгөө 30 жилийн хугацаанд зэргийн дээд боловсрол магистрийн зэрэгтэй 345, албан тушаалын болон шалгалсан сургалтаар 1200, бүгд найрамдах Хятад ард улсаас 3, бүгд найрамдах Солонгос улсаас 2 офицер тус суралцсан төгсчээ. 2007-оос 2009 онд тус академид суралцаж төгсөөд Эрдэмтэн багш нарынхаа итгэл найдварыг хүлээж тус академийнхаа стратегийн танхимд тактикийн удирдагч багшаар үлдэж байлаа. Чадварлаг эрдэмтэн багш нараараа би үнэхээр бахархдаг. Тухайлах юм бол Даржихтун хорондоо, Мягмар хорондоо, Бүлтэн хорондоо, Түүхбаатар хорондоо гэх мэтчлэн одоо хайртай багш нарынхаа хүчээр өдий зэрэгтэй явж байгаа гэж одоо би бодож явдаг.
За ингээд Батлан хамгаалах удирдлагын академийн эрдэмтэн багш нар, за мөн ажиллаж байсан Ахмад багш нар, за одоо суралцж байгаа магистрантууд болон энэ Батлан хамгаалах удирдлагын академиг суралцж төгссөн генерал офицерууд та бүхэндээ Батлан хамгаалах удирдлагын академийн 30 жилийн баярын мэндийг хүргэж эх орноо Батлан хамгаалах ариун үйлс нь үргэлж өөдрөг байхын эрүүл оргиё. Батлан хамгаалах удирдлагын академийнхаа анхны элсэгч болоод анхны төгсөгч болж усандаа би их төвдий их баяртай явдیں۔ Өнөөдөр энэ академиг төгссөний хүчинд би өнөөдөр үдий зэрэгтэй цэргийн дээд мэргэжилтэй, дээд боловсролтой цэргийн дээд цолыг хүртээд явж байгаадаа би төвлөх баяртай явж байт юм аа. Тэгээ анх орж явах үед одоо бид нүсийн 12 гэж ярьдаг. Одоо 12 нөхөр маань бүгдээрээ сайхан цэргийн албаа нэр төртэй хаагаад зарим маань одоо ингийн үйлчлүүлэгч байна. За зарим маань ч өнөөдөр зөвшөөрснийхаа игнэнд бас үйл ажиллагаа үргэлжлүүлээд явж байгааг дурсан бод сухад надад бас таатай байна. Өнөөдөр манай академийн байраар ороод сургалт судалгааны ажлын хэрхэн явж байгааг харахад бол одоо миний сургалтын байгууллагад олон жил ажилласан миний хувьд бол төвдийн багтууштай байдیں۔ Би өөрөө ч бас энэ академид багш Дэнкмийн дарга хийгээ явж яснараа би бас өөрөө бахархаж явд юм аа гэдгийг бас энэ дэшрэнд хэлэх байна. Ингээд өнөөдөр 30 жилийнхаа ог тэмдэглэж байгаа Батлан хамгаалах удирдлагын академийн хамт олон үе үеийн удирдлага багш нар, төгсөгч нар та бүхэндээ энэ баярын мэндийг хүргээ та нартай эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг үндэсний Батлан сургуулийнхаа хамт олонны нэрийн өмнөөс болон захирлынхаа хувьд хүргэж байна. Би 1995-аас 97 онд тэр үеийн нэрээр оперативын факультет гэж Монгол улсад анх удаа цэргийн дээд боловсрол олох энэ сургуулийг сурч төгссөн. Тэр сургуулийн 2 дахь төгсөгч. Тэгээ манай тэр үеийн багш нар үүсгэн байгуулагч дэслэг генерал Боломжамц, хурандаа хожмоо генерал болсон Шөөжамц, ноо багш, Нэм самбуу багш, Зөвл хан багш гэдэг тэр үеийн л одоо хамгийн шилдэг багш нар цугларсан манай энэ Монгол улсад анхны цэргийн дээд боловсрол олох сургууль байсан. Тэгээд энэ дээр сурвалж төгсөнд их баяртай байдаг. Нэг талаасаа. Нөгөө талаасаа хилийн цэргийн бол анхны 4 сонсогчийн нэг байсан. Тэр цагаас хойш жил болгон манай хил хамгаалах байгууллагаас жилдээ нэг 4-6 сонсогч суралцж төгсдөг. Өнөөдөр хил хамгаалах байгууллагын удирдах төвшөнд 15 орчимд газар хэлтсийн дарга хийж байна. Яг өнөөдөр анги дотроо удирдах байгаа 7 төгсөгч ажиллаж байна. Ингээ манай хил хамгаалах байгууллагыг цэргийн дээд боловсролтой боломжтой хүчнэр бэлтгэхэд энэ сургууль маань жинтэй хувь нэмэр оруулсан юм а. Цаашдаач бас энэ сургуулийн төгсөгчдийн нэр хүнд өндөр тэр хэрээр бас албан тушаал өндөр ашиж байгаа гэдэг бас хэлье. Таны заагчаар дүнсэн дамжааны аав өгөх үлээ. Шижүүр сонсох шүшөөж батэрдэн. Батлан хамгаалах удирдлагын академи, аюулгүй байдал стратегийн төв, оператив тактикийн төв, цэргийн удирдлагын төв гэсэн үндсэн 3 төвдөө голлох сургалтуудаа явуулдаг. 2022-оос 2023 оны сургуулийн жилд үндсэн дамжаанд нийт 36 сонсогч суралцж байгаагаас зэвсэг түвшний анги байгууллагаас 27, бүх найрамдах солонгос улсаас 1, хил хамгаалах ерөнхий газраас 6, онцгой байдлын ерөнхий газар дотоодын зэргээс улс бүр 1 албаагч суралцж байна. удирдлагын академид бүр багша сонсогчид өнөөдөр их 어른치 세트겔때 цэргийн 알반 학진 байдаг. 몽골 улс болон 몽골 улсын зэвсэг хүчний ирээдүй үргэлж гэрэлтэй бол бэх болон гэдэгт итгэдэг байна. Би 해제치 한치 몽골인 탈 бэх болон академи 30 жилийн энэ айн босгондоор миний хувьд одоо энэ суралцж академиг суралцж байгаараа маш их одоо баяртай байгаа. За бидний өмнө бол одоо тавигдсан маш олон одоо том одоо шалгуурууд одоо үлдсэн байгаа. Цэргийн мэргэжлийн дипломын ажлыг хамгаалах, магистрийн одоо ажлыг хамгаалах, за мөн улсын шалгалтаа амжилттай өгч төгсөх гэсэн одоо энэ ажлууд бидэрт үлдсэн байна. Энэ одоо ажлуудаа бүрэн дүүрэн одоо хийж гүйцэтгээд академи одоо амжилттай төгсөж төрийн зэргийн байгууллагууд маш сайн одоо боловсон хүчин болж төгсөж одоо төрийн зэргийн байгууллагуудыг тодорхойлсон том дарга нар
болоорой гэж төгсөө ирж байна. Зэвсэг түвшний төрлийн цэргийн командлууд, төрийн цэргийн байгууллагууд болон нийслэлийн цэргийн штабууд академид өөрсдийн гэсэн үйл ажиллагааны чиглэлийг илтгэсэн танхимуудыг эхнээсээ байгуулан тохижуулж эхэлжээ. Энэ нь тэдний сурах орчинг илүү сайн бүрдүүлж, тав тухтай тоглох танхимд сургалтаа явуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Батлангамал удирдлагын академийн удирдлагаас суралцж байгаа бүрэлдэхүүнийг хэлийн цэргийн танхимыг тохижуулах бас чиглэл өгсөд байгаа нь хил хамгаалах байгууллага удирдлагуудад танилцуулаад хил хамгааллын ерөнхий газрын хөрөнгө оруулалтаагаар энэ танхимыг тохижуулсан байгаа. Танхимын ерөнхий зураг төслийг бол Хурандаа хурандаа манд гаргаад тэгээд бусад энэ танхимд оролцсон бүх үйл ажиллагаа их хэвлэлтгэл эднийг манад би Батлангамал удирдлагын академид сурж байгаа хилчин 6 офицер маань хийж гүйцэтгсэн. Одоо эцсийн байдлаар одоо ингээд ойны өмнө 1 сарын 13-ны өмнө эцсийн байдлаар тохижуулаад тэгээд албан ёсоор нээлт хийхээр төлөвлөж байгаа. 2021 оны 8 сарын 15-наас Батлангамал сайдын тушаалаар Батлангамал удирдлагын академийн үндсэн дамжааны 2 жилийн хөтөлбөрт дамжаанд элсэн суралцж байна. Энэ замжаа суралцсанаар цаашдын албан тушаалд дэвшин томилогдох, өөрийгөө мэддэг чадвараа дээшлүүлэх зорилгоор суралцж байна. Онцгой байдлын албанаас Батлангамал удирдлагын академийн үндсэн дамжаанд 2019 онд нэг албан агт өгсөн байдаг. Миний бие бол одоо Батлангамал удирдлагын академийн үндсэн дамжааны 2 дугаар дамжааны сонсогч. 2 дахь онцгой байдлын байгууллагаас суралцж байгаа 2 дахь бас албан агч болсондоо бас баяртай байна. Сургалтын материалын бааз бас сүүлийн дэвшилт томд хөрөмжүүдээр бүр хангагдсан. Өнө нь болохоор бас бидний суралцах мэдлэг чадвараа дээшлүүлэхэд бас нэлээхэн үр дүн өгч байгаа. Ингээд нийт хамт суралцж байгаа төрийн цэргийн байгууллагын албан агчтай ангийнхаа хамт олонд сурлагын өндөр амжилт, цаашдын ажилд өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Батлан хамгаалах удирдлагын академийн сургалт онол дадлах өссөн хэлбэрээр явагддаг бөгөөд сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу дараах байдлаар хээрийн дадлах сургуулиудыг явуулж олж авсан мэдлэгээ илүү баттгадаг. Бид төлөлтийн дагуу явагдах дадлагын хичээлийн газар орон дээр ирээд байна. Батлан хамгаалахын удирдлагын академийн үндсэн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу буюу ерөнхий тактик хичээлийн сэдв агуулгын хүрээнд тус академийн үндсэн дамжааны сонсогч нарт апроц байлдааныг бэлтгэж авуулах мэдлэг ур чадварыг олгох сургалтыг онлайн болон дадлагын хэлбэрээр бол олгодог. Өөрөөр хэлэх юм бол апроц байлдааны үндсийг онлоор танхимд харин түүнийг бэлтгэж авуулах дадлагын хичээлийг гол төлөв газар орон дээр туршуулын төлөвлөгөөнд заагдсан босруулах асуудлын хүрээнд явагддаг. Үндсэндээ сонсогч нар 2 жилийн хугацаанд мотуудлагын бригадын заргчийн хөдөлгөөн байралт болон хориглолт ба давшилтын шийдвэр гаргах аргачлал гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд 7-8 удаагийн хээр хичээлийг 2-3 хоногийн хугацаатаар төлөвлөгөө явуулдаг байгаа. Тус хичээлийн явцад сонсогчдод бол газар орон дээр байр зүйн баримжаал хийх, түүний үндсэн дээр тактикийн баримжаал хийх, мөн ажиллагааны бодлогыг илтгэх, салбаруудад үүрэг тавих зэрэг чухал ур чадруудыг олгодог ийм ач холбогдолтой сургалт болдог. Батлан хамгаалах удирдлагын академийн эрдэмтэн хамт олон 30 жилийн он хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг академийн эрдэмтэн багш судлаачдын хамт цэргийн шинжилгээ ухаан, инновац, мэдээллийн технологиг хөгжүүлж, багш судлаачдын судалгааны ажлын арга зүйг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн төлөвлөсөн судалгааны ажлаа 100% гүйцэтгэлтэй биелүүлэн түүхэн ойгоо өгдөж байна. Өнөөдөр Батлан хамгаалах удирдлагын академийн алсын хараа эрхэм зорилго зорилтуудтайгаа уялдуулаад Батлан хамгаалах удирдлагын академийн стратеги төлөвлөгөө 2050 бодлогын баримт бичгийг шинжилэн боловсруулж, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, сургалтын хөтөлбөр шинжилэл хийж, мэдээллийн дэвш технологиг ашиглах, сургалтын виртуал орчныг бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, инновац, туршилтын ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хичээлийн байрны ашиглалт сургалтын хэвийн үйл ажиллагааг хангад дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөн явуулж байна. Батлан хамгаалах удирдлагын академи үүсгэн байгуулагдсны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан тус академиг үүсгэн байгуулсан Ахмадууд, генерал офицер, Ахмад багш нар, ажилтан албан хаагч, үеийн төгсөгчид, одоо ажиллаж байгаа эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, магистрантуудаа баярын мэндийг дэвшүүлье. Судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийн хувьд аюулгүй байдал, дайн цэргийн урлаг, цэргийн зэвсгэлэл техник, материал хангалтын чиглэлээр дараах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Үүнд эрдэм шинжилгээний хурал 5 удаа, сонин сэтгүүл 7 удаагийн харилцааг нийтлэл, 8 төрлийн ном, сурхучиг, гарын авлага, ашигтай загварын 1 патент, зохиогчийн эрхийн 1 гэрчлэгээ авсан зэрэг ариун бүтээлтэйгээр эрдмийн хамт олон ойгоо өгдөж байна.
эх орноос илүү үн цэнтэй юм гэж юу байх вүлээ? Хайрыг чулуунд хүртэл торгон элс шиг санагддаг эх орн минь та. Энхчингийн наран дор мөнхчин мандах болтугай. Халуу жанжин жамингийн лав өсрөм. Эрхэм үзэгч та эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байна. 2022-оос 2023 оны зааг дээр зэвсэг түвшний тэргүүний анги байгууллага алба хаагч нар тодорсон. Дуул студийн уран бүтээлчид тэдгээр цэргийн албан хаагч нарыг эх орны төлөө нэвтрүүлэгтээ цовруулаар онцолж байна. Ингээд Дорнод аймагт ажиллаж байгаа сурчлах бүрэлдэхүүнтэй холбогдъё. Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ нэвтрүүлэг эх орны зүүн хязгаар зэвсэг түвшний 327 дугаар ангиас та бүхэнд хүрч байна. Бид бүхэн 2020 оны тэргүүний ахлах Батсангалын ажил амьдрал амжилтын талаарх сурвалжлагыг бэлтгэхээр тус ангид хүрэлцэн ирээд байна. Анги зэрэг оо анги үүсгэн байгуулагдсны төвд 25 жилийн хугацаанд бие дээмэр спортын өндөр аймагт гарч зэвсэгчний тэргүүний агчаар шатасан ахлах Батсангал анги өдөртөг нийт бүрэлдэхүүний нэрийнээс Алумайрыг ухаалагдав. За намайг ахлаалагч Соёл Эрдэнэ Батсангал гэдэг. Би зэвсэгчний 320 дугаар ангийн зенитийн артиллерийн батареаны жаргал сонсогч алуун дасад ажилладаг. 2013-аас 14 онд Үндэсний Батлан сургуулийг алсын сургуулийг ЗО23-2-ын научны мэргэжлээр төгссөн. Өнөөдөр одоо ингээд мэргэжлийнхаа дагуу Бугтаа цэргийн албан хаагчтай буун дээр дадлаг сургуульд орж байна. Бүх дөрөв дүү байгаа. Энэхүү буу маань бол одоо нам өндөрт яваа агарын цэс сүхэл танаас халтлах өөрөг зориулттай. Эрэмгийн зориг тэсвэрх атуужил, эрмиг омголон чанар Монгол эр хүний бахархал гэлтэй. Тэр дундаа зэргийн албаагч хүн өргөсөн тангаргаасаа нэцэж хэлсэн үгнээсээ буцдаггүй адил зорьсон зорилгодоо хүрч зэвсэг түвшний жирийн нэгэн ахлагч дэлхийн дээд генесийн амжилтыг шинжлэн тогтоосон. За энэ зүйлс нь дараа нараа болсон юм сонсогчдод баярлалаа. Надад бүдэн баярлаа. Бид сонсондоо тэгээд сэрэлэг амжилттай тусдаа маш их баяртай байна. Түүний амжилтыг баттгсан сертификатыг Дөл зэрэг спортын цогцлоор тэмцээний үеэр засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Сайханбаяр гардуулан баяр хүргэсэн юм. Батсангал ахлагч маань өнөөдөр буудагч зөвхөн энгийн жирийн ахлагч 1111 иргэсэн ийм одоо амжилтыг дэлхийд бүртгүүлээд байна. Баяр хүргэе. За зэвсэгчэндээ бол нийт ажиллаад одоо ингээд 10 жилдээ болж байна. Цэргийн хүн анх одоо яаж болоо гэсэн бэ гэвэл өөрөө нөгөө нэг эрэгтэй хөвгт баг наснда дайм байлдатай кино үздэг. Тэгээд наадмаар мөн ингээл гадуур ингээд явж байгаа л цэргийн албаа агч нараа ингээд ах нар маань тий гой дөрөв туцтай ингээд гой зэгстэй гой юм золбоотой хямрал ингээд харагддаг гэсэн. Тэр үүднээсээ бас энэ цэргийн хүн болъё гэж анхны одоо сэтэл тэгээд төрсөн. Зэвсэг түвшний 2022 оны тэргүүний ахлагч Батсангал нь үндсэн үүргийнхээ хүрээнд тус ангид татагдсан хугацаанд зэргийн албаагчдад галын бэлтгэлийн хичээл болон тусгай мэргэжлийн хичээл сургалтыг зааж сургадаг. Ингэснээр хугацаанд зэргийн албаагчдын мэдлэг дадлага ур чадвар нэмэгдэж алдандаа жигдэрэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Ахлагч Батсангал анги байгууллага дотор ахлагчийн үйл ажиллагааг манлайлах тэргүүл хаагчдын илэрхийлэл болж өнөөдөр хүртэл ажиллаж байгааг
хүн бүхэн мэднэ. Намайг ажил авсан цаг хугацаанд санаачлаг гарган надтай уулзахтай дараа би өөрийн биеийн тэмдэг спортоор хичээлж байгаа ур чадвараа зөвлөгчөндөө таниулсан энэ авиас боломжоо дэлхийн нийт танилцуулъя. Анги байгууллага минь дэмжиж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. Ингээд өөрийн хүсэлтийн Жанжин штаб хуурай зам цэргийн командд уламжлаад дээд амжилт тогтооход хоёргүй сэтгэлээр нөхцөлөдлын уламжийг хангаж ажилласан байдаг юм аа. За ахлагч Соёл Эрдэнэ Бацангил минь 2014 дагтчийн сургуулийг зенитийн сумлагч жолоочоор тусаа ангид одоо тусаа ангид томилогдсон ирсэн. Альва одоо уралдаан тэмцээнд одоо бусдыгаа мандайлан оролцдог манай тэргүүний агч нарын маань нэг юм аа. Үүний үр дүнд одоо зөвчний тэргүүний агтч болсонд одоо бид бүхэн баяртай байна. Жанжин штабын 2022 оны А-дроп 170 дугаар тушаал ангийн захирагчийн 2022 оны А-дроп 42 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7-1-ийн 5, мөн журмын 9 дугаар зүйлийн 9-ийн 1 дахь зал ангийн захирагчийн зөвлөлийн 2022 оны 10 дугаар хуралдааны шийдвэрийг тус үндэслэн тушаахан ахлагч Соёл Эрдэнэ Батцангилийн албан тушаалын үндсэн цалин 2 сар 30% нэмэгдүүлж сайшаан шагнал суугаад дэлхийн гиннес рекордыг шинжилэн тогтоосон ахлагч С Батцанглийг ангийн хүндэтгэх нэрийг бичиж алдаршуулахыг соёл хүмүүжлийн дарга хошууч Д Ганбаатарт үүрэг болгосон байна. Миний хувьд бол ер нь бол ажил, бэлтгэл хоёрыг хослуулж явдаг байгаа. Ажлаа чинь, бэлтгэлээ чинь те. Их спорт нь хүнээс өдөр тутмын бэлтгэл сургуйлалд уйггүй хөдөлмөр хичээл зүтгэлийг шаарддаг юм. Мөн хамт олонны дотор зорилго нэгтэй тамирчид бүрдэн хамтран зүтгэх нь түүний урам зориг, эрч хүчийг нэмэгдүүлж хамтран ажиллахад багталтай гэдгийг нэвтрүүлгэн оролцогч онцоллоо. Нэг нэгэндээ зааж зөвлөж харилцан туршлага солилцсноор цэрэгжлийн болон нийтийн биеийн тамирын уралдаан тэмцээнд тус хамт олон тогтмол амжилттай оролцож байгаа юм. Түүнчлэн Батцангил нь ажиллах хугацаанд тодорхой тооны цэргийн албаагчдыг дасгалжуулан олон арван амжилтууд түүшээлсэн байна. Одоо 10 жил дахин ер нь өөрийгөө нэг олимпийн аварга болж ин гэж төсөөлж олимпийн аварга болохоос гэж мөрөөдөж ирсэн. Өсвөр орондоо ангийн зэрэгч байхдаа цэрэгжлийн гимнастикийн тэмцээн гэдэг анх зохион байгуулсан. Тэрхүү тэмцээн дээр одоо 100 удаа иргэснээр ангидаа бол төрүүлсэн. Тэгээд армийн зэвсэгчний аврал шалралт тэмцээнд оролцож анхны жилийн 16 онд анхны жилийн 403 иргэж төрүүлсэн. Мөн түүнээс хойш тэгээд удаа дараа 5 удаа оролцохдоо 4 удаа төрүүлж 1 удаа мөнгөн медаль эзэж 2 дугаар байранд орсон. Гиннесийн амжилтыг хэрхэн одоо FDV гэсэн санаа оноо маань хэм бол өөрөө Италийн марафон гол дээр хичээлдэг тамирчин мөн тамирчин бид нар ч одоо эх орноо тий Монгол улсаа нэрээ гаргахыг зорж явдаг. Тийм болохоор одоо ковид жил тэмцээн уралдаан хаагдсан, хил хаалттай байсан тэмцээн уралдаан зохион байгуулагдаагүй. Тэгээд энэхүү хугацаанд юу хийх вэ гэснээр үндсэн дээрээс бид одоо YouTube дээрээс хайгаад сонс сэргэлтээр гиннесийн амжилт гэж одоо хэм бүртгүүлэх бай тэ хэд вэ тийм бэ гэдэг судалж үзсний үндсэн дээр 1001 удаа байсныг сая 2022 оны 6 сарын 30-нд 1161 удаа эргэж тогтоосон байгаа. За олон улсын хэмжээний мастер цалыг бол Италийн төрөлд бол авсан. 24 цагт 203 км гүйж авч яасан. Ямар тэмцээн дээр ихтэй Аз намхан 7 орнуудын аврал шалгаруулах тэмцээнд 50-нд 24 цагийн турш 203 км гүйсэн. 24 цагт 203 км гүйнэ гэдэг бол үнэхээр тэр хүнээс бол маш их төсвөр төвчээр хадуужл бүх зүйлийг шаардж ясан ойлгохтой ойлж инээхдээ инээж баяртаа баярж өвдөгтөө зовлохтой зовж тэгэл ард минь ингээл ар гэр минь эцэг минь те үр хөлтүүд минь эх орон минь байгаа шүү те хэцүү үндсэн дээр бүр тэсгийн аргуу өвдөлтийг хүртэл тисчиж энэ
цод цэргийн бол хүртсэн. За манай ангид бол хятадын төрлөөр бол хичээлдэг. Надтай нэлээд 4 тамирчин байдаг. Ахлагч Бацангил дүүтэйгээ 2018 оноос хойш Хятадын марафон гүйлтээр зөв хичээллэж улсын аваргын 12 цаг 24 цагийн тэмцээн болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож олон амжилт бүтээлийг хамт бүтээлцсэн. Бацангил дүүтэйгээ бэлтгэл сургуульд хийж тэмцээн оролдоонд оролцоход маш таатай байдаг. Гиннесийн амжилт гэдэг маань бол олимпийн одоо аварга гэдгээс илүүтэй тийм. Олимпийн аваргыг бол нэг төрөлд маш олон хүн байдаг болол Гиннес бол нэг төрөлд нэг л хүн байдаг. Тэр бол маш их даваа талтай тийм. Одоо цорын ганц гэсэн зүйл шүү дээ. Хүний амьдралын хамгаас эрхэм зүйл бол гэр бүл. Хайртай дотны тэднийг харж ирээдүйд урагшлах итгэл эгншгүй холын мөрөөдлөөтэй алхам тутамдаа өөдрөг урагшилдаг. Энэ амьдралыг бүтээлцэж өдий зэрэгтэй өөдлөн дэвчихэн эхлэл минь та нар минь юм шүү. Халамжид хань инхри үрсэнхээ бүлээн инээдэнд дулаацж хаширч шандрахыг үл гоорн тимүүлдэгэ би. Тэгээд цэрэг хүний ихнэрх ер нь хэцүү шттэ. Гэртээ тогтохгүй. Тэгээ арийнхаа хамаг ажлыг л ер нь би даагаад авчдаг гэсэн. Эхэндээ айгу уурладаг гэсэн сүүлдээ бараг сурцсан. Тийм. Байхгүй л энийг таадаггүй ш. Яг хүүхэд өвдгөө үед байхгүй болохоор амар гомдон чих нэг тиймэрхүү сэтгэл төрдөг. Тэр хугацаанд ингээ 3 жоохон хүүхдээ эхнэрээ ингээ орхиод гэр ороод орхиод явсан жоохон хүндрэлтэй байсан. Гэхдээ манай эхнэрээ бол тэрийг одоо бас аргын сайн дааж тэ бэлтгэл юм нэг тасралтгүй хийлгэсэн. Нөхрөөгөө сонирхол хойбыг дэмжиж явчихдаг болохоор давхар баярлаад явчихдаг шүү дээ. Юмын өнгөлөл одоо ингээл байж л шүү дээ. Давхар баярлаад явчихдаг ш нөхрийн амжилт миний амжилт гэсэн үг гэл. Хүүхдүүд маань ч гэсэн аваа ер нь дэмжээд л өвд үед л ер нь гэцээд итгэхээс бусад үед л зүгээр. Ажил болон бэлтгэлээ тараад хүнмэр ачаалттай үедээ гэртээ орж ирэнгүүт нэг ажлын ачаал болон бэлтгэлийнхаа ядралтай ингээд айгаа гоё ядраагүй юм шиг те өөр хүмүүсийнхээ инээхийг өөр хүмүүстэй ингээд сайхан тоглолтноор гээд мөн дээр нь эхнэрийнхээ ингээд сайхан халуун цай хоолнд нь те гэртээ ирэхдээ ямар гоё ингээд халуунд нь уур амьсгал ингээд төрдөг те тэр бүх юунд нь ажлын болон бэлтгэлийн ачаал бол зөв орон мөр ингээд шууд ингээд мартагддаг. Мэдээ шүү. Өөдрөг хичээнгүй зүтгэлтэй бас сэтгэлтэй залуу ахлагч таны спортын их замналд өндөр амжилт хүсье. Зорьсон үйлс бүхэнд нь бүтэж золбоо хиймэр Монгол цэргийн сүрж явах мөнхөд ивэж явах болтугай. Батлан хамгаалах иргэний хяналт санал хүсэлтийг 1811-44 утсаар 24 цаг хүлээн авч байна. 2023 оны цэргийн бүртгэл энэ сарын 4-өөс 20-ны өдрүүдэд улс орон даяар явагдаж байна. Иргэн та цэргийн бүртгэлдээ идэвхтэй хамрагдаарай. Ингээд эх орны төлөө нэвтрүүлгийн энэ 7 өдрийн дугаартай хамтаас эрхэн танд баярлаа. Эх 7 өнөخت шинэ мэдээлэлтэй хэрэг уулзъя. Түр баяртай.